Хөрсний ус үерийн хамгаалалт. Дэлхийн улс орнуудад цаг агаарын нөхцөл харилцан адилгүй байна. Европын зарим орноор аагам халуур шатаж байхад зарим улсад хэд хүйтэрч байгалийн эрс тэс үзэгдлүүд бүртгэгцээр. Мөн зарим оронд үерийн аюул нэмэгдэж байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр бороо хур эрс ихсэх магадлал улам нэмэгдэж байгаа учраас манай улсын хувьд ч гамшигын үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд үерийн хамгаалалт, хөрсний ус зайлуулах байгууламжийг үе шаттай барих ажлыг эхлүүллээ. Тодорхойлбол сэлб, дунд, туулгоолын сав дагуух зарим барилгын суурьт ус нэвчсэний улмаас хийцлэл алдагдаж олон хүний өмч хөрөнгө үнгүүдэх эрсдэлтэй тулгарсан. Тиймээс хөрсний ус зайлуулах ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Нийслэлд нийт 20 байршилд үерийн хамгаалтын сувг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Баян хошуу, Хайлаас, Сэлб, Зайсан, Улаастай, Толгойд, Тахил, Яармаг, Морингийн даваа, Ургах наран, Богдуулын орчим зэрэг нийт 13 байршилд байгуулахаар шийдсэн. Энэхүү үерийн хамгаалтын сувгийн ажлыг 2025-аас 2027 онд хийж гүйцэтгэх бөгөөд энэ хүрээнд үерийн хамгаалтын сувгуудын барилга, хөрсний усны нэвчилт, хангамжийг зохицуулах байгууламж, далан, шугам, хөв цөөрөн байгуулах ажлууд хийгдэнэ. Одоогоор техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, сонгон шалгаруулалтын ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Хөрс, ус, үерийн хамгаалалт нь хамрах хүрээний хувьд 5 м далангийн урттай, 45 км сувгийн урттай, 1.3 сая м³ байх юм.